Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Бид нар бүгдээрээ энэ зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг номноос яг чухам одоо ямар зүйлсүүдийг ойлгож суралцж байгаа вэ гэвэл тийм ээ бидний хүн нэг бүрийг энэ ертөнцийг суурийг тавихаас өмнө Бурхан бодож төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Таныг эрэгтэй байх уу, эмэгтэй байх уу, хэдэн онд төрөх үү, ямар эцэг ихтэй төрөх үү, ямар үндэстэн болж төрөх үү, тийм ээ. Тэгээд дараа нь хаана амьдрах уу, тийм ээ. Амьдрал тань ямар хүмүүстэй уулзаж учирч харилцах уу, тийм ээ. Таны амьдрал тохиолдох бас сайн муу бүх зүйлс Бурханы зөвшөөрөлтэйгээр Бурхан түүнийг мэдэж байгаа, тийм ээ. Ингэж амьдарч байгаа гэж бид нар үзэж байгаа, тийм ээ. Тэгээд ингэж амьдрахад за бидний хувьд одоо энэ ертөнцид ингээ Бурханы өгсөн амьдралаар амьдрах хугацаанд бид одоо юу хийж амьдрах ёстой юм бэ гэдэг энэ 5 зүйлийг ерөөсөө бид нар байнга үйлдэж амьдрах ёстой. Ерөөсөө хүний амьдарч байгаа амьдралын туршид одоо бид нар мэдээж одоо ингээд айгүй олон зүйлс хийж үйлдэж амьдрна. Гэхдээ 5 хамгийн гол зүйлийг л одоо бид нар үйлдэж амьдрах ёстой гэж суралцж байгаа, тийм ээ. Хамгийн нэгдүгээрх нь юу вэ? Та бид нартай хүн нэг бүртээ Бурхан 24 цаг хамт байдаг. Тэгэхээр тэр надтай 24 цаг хамт байгаа Бурхантай хамт байж амьдарч сурах нь хамт байж амьдрах нь бидний энэ амьдрах хугацаанд хийх ёстой зүйл. Хоёр дахь нь болохоор бид нар Бурханы гэр бүлийн гишүүн байж амьдрах. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бидний амьдралд Бурхан бусд итгэгч хүмүүсийг авчирч тавьдаг. Тэр бусд итгэгч хүн нэг бүр Бурхан бодож байгаад миний амьдралд авчирч тавьсан миний итгэлийн ахан дүү бус байна. Тэгэхээр тэр ахан дүү нэг бүртээ яг ахан дүүгийн харилцаа тогтоож амьдрах нь бол бидний амьдралдаа хийх ёстой хоёр дахь зүйл байна. Гурав дахь зүйл нь одоо өөрөөр хэлбэл энэ гурав дахь нь бол бидний одоо суралцж байгаа зүйл. Тэгээд Бурхан биднийг анх өөрийн дүр төрхөөр бүтээсэн. Тэгэхдээ өнөөдөр танд надад байгаа энэ Бурханы дүр төрх бол эвдэрсэн, муудсан, гэмтсэн дүр төрх байна. Тэгэхээр энэ ертөнцид Бурханы өгсөн энэ амьдрах хугацаанд бид нар тэр өнөөдөр надад байгаа дүр төрхийг Бурхан анханасаа намайг яг чухам ямар хүн байгаасаа гэж хүссэн. Хүн ер нь яг ямар байж амьдраасаа гэж хүссэн, тийм ээ. Тэр дүр төрхтэй адил болгон өөрчлөх нь миний амьдралдаа үйлдэх ёстой 3 дахь зүйл гэж суралцж байгаа. Өөрөөр хэлбэл тэгэхээр бид нарт одоо ингээд би яг ямар хүн байх ёстой юм бэ? Тийм ээ. Бурханы одоо хин гэж үзэх юм. Тийм ээ. Өөрийн амьдралыг яг юу гэж үзэх юм? Амьдралд байгаа хүмүүсийг хин гэж харах юм. Тэр хүмүүстэй хэрхэн харилцах ёстой юм? Мөнгийг юу гэж үзэх юм? Тийм ээ. Ажлаа юу гэж үзэх юм, тийм ээ. Энэ амьдралд хандах бүх хандлагуудыг одоо харуулсан тэр стандарт бол Есүс юм аа. Тэгэхээр бид нар одоо нөгөө нэг за би ер нь одоо мөнгөнд яаж хандах ёстой вэ гэвэл Есүс мөнгөнд хэрхэн хандж байсан. Есүс ажил төрөлд хэрхэн ханддаг гэсэн. Есүс засаг захиргаанд хэрхэн ханддаг гэсэн. Есүс одоо мөнгөнд хэрхэн ханддаг гэсэн. Есүс эргэн тойрны хүмүүст хэрхэн ханддаг гэсэн. Есүс цаг хугацааг хэрхэн ханддаг гэсэн. Тийм ээ. Тэр стандартаас тэр Есүсийн амьдрсан амьдралаас энэ бол хамгийн зөв стандарт. Тэгэхээр миний төрхөөс авахуулаад надад бий болчихсон тэр стандартыг би өөрчлөөд аливаад хандах хандлага Есүстэй адил болгож өөрчилж шинчлэгдэх нь миний амьдралдаа 3 дахь үйлдэж амьдрах ёстой 3 дахь зүйл байна. Тэгэхээр бид нар энэ 3 дахь зүйлийг одоо суралцаад дуусгах гэж байна. За тэгээд өнөөдөр 28 дугаар өдөр. Тэгээд бид нар юу гэж яах гэхээр бидний сүнсний өсөлтөнд бид нар одоо хэрхэн сүнсээр өсдөг вэ гэдэг талаар суралцж байгаа зогссон тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл
энэ сүнсээр өсөхөд хувь хүн болж төлөвшөхөд цаг хугацаа хэрэгтэй гэж. Номлогчийн үгс 3:1 Тэнгэрийн доорх бүх юмс цаг хугацаатай бөгөөд өөрийн улиралтай ажээ. Филиппой 1:6 та нарын дотор сайн үлийг эхлүүлсэн тэрээр үүнийг Христ Есүсийн ирэх өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна. Төлөвшөлд хүрэх хурдан дөт зам гэж үгүй. Жимс ургаж боловсрч гүйцэхэд бүтэн улирал шаарддаг шиг хүн 90 цент хүрэхэд олон жилүүд шаарддаг. Үүний адилаар сүнсний үр жимсэнд ч боловсрч гүйцэхэд цаг хугацаа хэрэгтэй. Христийн зан чанарыг өөртөө хөгжүүлэх үйл явцыг яарвчлуулж түргэсгэх боломжгүй. Бие махбодын өсөлттэй адил сүнсний өсөлтөнд ч урт цаг хугацаа ордог. Жимсгний боловсрч гүйцэх хугацаа хиймлэр түргэтгвэл амт чанараа алддаг. Америкт дэлгүүрт хүргэх тээвэрлэлтийн явцад цохигдож няцраахгүй тулд улаан лойлыг бүрэн боловсроогүй багт нь хураадаг. Дараа нь дэлгүүрийн лангуун дээр тавиад яг зарж борлуулахын өмнөх ногоон өнгөтэй лойл руу нүүрс хүчлийг хий цацхад тэр дороо өнгө нь улаан болдог ажээ. Ийм улаан лойлыг идэх боломжтой хэдийч амт чанарын хувьд байгалийнхаа жамаар удаан боловсрсон улаан лойлыг гүйцэтгэхгүй байна. Бид өөрсдөө яаж хурдан сүнсээр өсөх вэ хэмээн санаа зовдөг бол Бурхан харин биднийг сүнсээр хэрэг хүчрэх болон өсгөхөд санаа тавьдаг. Учир нь Бурхан биднийг мөнхөд амьдруулахын тулд мөнх оршихуйгаас харж байдаг тул хизээч яардаггүй билээ. Пастор Лейн Адамс сүнсний өсөлтийг дэлхийн 2 дугаар дайнд өмнөд номхон далайн арлуудыг чөлөөлсөн холбоотнуудын стратегтэй зөвлөн хэлсэн байдаг. Тэд эхлээд арлууд руу далайд байрлсан усан онгоцноос агаараар бөмбөгдөн дайсны хүчтэй эсэргүүцлийг сулруулдаг. Дараа нь хэсэг бүлэг тэнгисийн явган цэргүүдээр арлын жижигхэн хэсгийг эзлэн өөрсдийн бэхлэлтийн цэгийг бий болгоно. Тэндээсээ арлын үлдсэн хэсгүүдийг баг багаар чөлөөлөх удаан үйл явцыг эхлүүлдэг. Аажмаар тухайн арал хүнд хүчээр тулаануудын дунд бүтэн эзлэгддэг. Адамс энэхүү зөвлөлөөр Бурхан бидний амьдралд орж ирэхээс өмнө заримдаа биднийг зөөлрүүлэхийн тулд бид өөрсдийн давж үлж чадах асуудал бэрхшээлүүдийг зөвшөөрдөг тухай хэлжээ. Хүмүүсийн зарим нь Христ бидний хаалгыг анх удаа тогшингууд түүнийг амьдралдаа оруулдаг бол бидний ихэнх нь эсэргүүцэн тэмцэлддэг. Бид Есүсийг хүлээж авахын өмнө тэрээр харагтун би хаалган дээр чинь зогсоод бөмбөгдөж байна хэмээн хэлдэг. Та өөрийгөө Христэд нээж өгөх яг тэр мөчөд Христ бидний амьдралд бэхлэлтийн цэгээ бий болгодог. Та өөрийнхөө амьдралыг бүхэлд нь Бурханд өргөсөн гэж бодож байж болох ч үнэн дээр таны өөрөө ч мэдэхгүй байгаа маш их хэсэг үлдсэн байдаг ажээ. Та зөвхөн тухайн цаг мөчтөл өөрийнхөө хувьд мэдж ойлгосон хэсгүүдээ Бурханд өргөж байдаг. Ингэх нь ч буруу биш. Христ бидний амьдралд бэхлэлтийн цэгээ бий болгосны дараа тэрээр бидний амьдралыг бүхэлдээ түүнийх болтол баг багаар эзлэх тулааныг эхлүүлдэг. Энэхүү үйл явцад их тэмцэл тулаан болох боловч эцсийн ялалтанд эргэлзэх хэрэггүй юм а. Учир нь Бурхан бидэнд Филиппой 1:6-ад та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн тэрээр бүрэн төгс болгоно хэмээн амласан билээ. За тэгэхээр одоо юу гэж хэлж байна гэвэл за бид нар өнөөдөр одоо ингээд амьдралд амьдрахдаа аль болох хурдан л өсчмөр, аль болох хурдан л өөрчлөгдчмөр, тийм ээ. Ийм л одоо хүсэлтэйгээр бид нар Бурхан дээр очдог. Би одоо ерөөсөө ингээд бошуухан шиг энэ муу зуршлаасаа салчмаар байна. Одоо энэ муу зуршил, энэ одоо буруу зан чанар, энэ буруу хандлагаасаа яаж хурдан салах вэ гэдэгт бид нар санаа зовдөг. Тэгтэл яг үнэндээ одоо ингээд за би одоо өнгөрсөн хугацаанд итгэлийн амьдралаа харах юм бол энэ Бурхан дотор сүнсээр өсөх үйл явц бол миний хувьд урт удаан он жилүүдийг туулж явагдаж байна. За тэгээд энд яагаад ингэж удаан явдаг вэ гэвэл
энд нэг өгүүлбэр байна. Учир нь Бурхан биднийг мөнхөд амьдруулахын тулд мөнх оршихугаас харж байдаг тул хизээч яардаггүй билээ. Тийм ээ. Тэгэхээр нэгдүгээр мөнх оршихуй гэдэг бол цаг хугацаа байхгүй газар гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр Бурханы хувьд одоо өчигдөр өнөөдөр эсвэл 1 цаг өнгөрчлөө 2 3 өдөр өнгөрчлөө гэдэг тийм ойлголт Бурхан байгаа газар тийм цаг хугацаа байдаггүй. Тэгээд Бурхан та биднийг өнөөдөр харахтаа тийм ээ. За энэ балжин нэмийг, за энэ ганзургийг, за одоо энэ одноог тийм ээ. Ерөөсөө одоо л өөрчилчихье гэх биш. Ерөөсөө Бурхан биднийг өөрийнхөө хажууд очсон хойно хэн болох тэр дүр зургаар л хардаг гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр бидний энэ Бурханы өмнө өөрчлөлт бол энэ дэлхийгээс явах амьдрал дуусчихлаар дуусчдаг юм биш. Энэ бол Бурханы хажууд ч очиод үргэлжлэх үйл явц байхгүй юу? Тийм учраас Бурхан ерөөсөө биднийг өнөөдөр л энэ ертөнцийн л шууд төгс төвлөр болох чи шууд одоо яг ингэж зөв зан чанартай болох чи гэж ажилдаггүй гэсэн үг. Өнөөдөр та бид нар ингээд итгэлийн амьдрал дотор яваад тодорхой суурь, тодорхой өөрчлөлт, тодорхой хэлбэрт л орно. Бүрэн төгс өөрчлөлт бол Бурханы хажууд очиж гарах зүйлс юм аа. Тийм учраас бид нар өөрсдийгөө бошоохон шиг өөрчлөгдөжмөр байна гэж яардаг хэдий ч Бурхан харин биднийг хурдан биш хэрхэн яг хүчтэй өөрчлөгдөж байна гэдэгт л анхаарал тавьдаг юм аа гэж хэлж байна. За тэгээд дэлхийн 2 дугаар дайнд Америкууд одоо энэ өмнөд номхон далайн арлууд гэдэг одоо Филиппиний арлууд, тэр Малайз одоо тэгээд тэр хавийг тэр чигээр нь одоо Японууд эзэлсэн байсан. За тэгээд тэнд чинь одоо тэр Филиппин тэр хавийг чинь тойроод одоо хичнээн арал байдیں۔ Тийм ээ. Бүр хичнээн мянган арал байдаг гэж байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө нэг Америкийн цэргүүд очиод яасан гэхлээр тэр Япон цэргүүдээс тэр одоо Филиппин тэр хавийн арлуудыг чөлөөлж эхэлсэн. Тэгээд нөгөө нэг яаж чөлөөлдөг байсан бэ гэхлээр одоо тэр арал руу арлын хажууд очиж зогсож байгаа дээдлэлт нөгөө Япон цэргүүд байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээл баахан буудаад бөмбөгдөөд тийм ээ. Ингээд нөгөө нэг тэр цааталт байгаа Япон цэргүүдийн бэхлэлтийг сулраад ирэнгүүт нь одоо тэнгисийн явган цэргийг гаргаад ардын нэг жижигхэн үзүүрийг эзэлцдэг гинэ. Тэгэл яг тэр одоо нэг арлын нэг үзүүр жижигхэн хэсгийг эзэлчээл тэгэл тэндээсээ арал руу довтолсоор тэгээ дараа нь бүтэн арлыг эзэлдэг. Ерөөсөө тэр одоо энэ өмнөд номхон далайд одоо Америкийн цэргүүдийн Япончуудаас чөлөөлсөн ганц одоо үндсэн арга технологи нь дандаа ийм байсан гэнэ. Тэгээд одоо юу гэж хэлж байна гэхлээр тэр Лейн Адамс гэдэг хүн юу гэж хэлж байна? Бурхан биднийг бас яг ингэж эзэлдэг юм аа гэдэг. Тийм ээ. Тэгээд эхлээд яадаг уу гэхлээр одоо нөгөө Бурхан таны амьдралд орж ирэх гэж байгаа бол за одоо миний амьдралд орж ирэхэд одоо яаж ажилласныг би одоо ингээд яри тийм ээ. Бурхан эхлээд одоо ингээд миний амьдрал би өөрөө давж ялж гарч чадахгүй тэр асуудлыг миний амьдрал зөвшөөрсөн. Тийм ээ. Тэгээд одоо би өөрөө хэлбэл би одоо өмнө нь өөрөө чадчих ёстой гэд өчнөө зүтгээд чадахгүй тэгээд үнэхээр би энэнийг бил ерөөсөө би ингээд барахгүй юм байна гэдэг цэг дээр очиход Бурхан миний амьдралд орж ирсэн гэсэн. Тийм ээ. Би одоо ингээд үнэхээр би энийг чадахгүй юм байна Бурхан минь гэхэд Бурхан миний амьдралд орж ирсэн. Тэгэнгүүт би одоо ингээд Бурхан итгэцэн юм чинь одоо ингээд би юу н айгүй өөр болцсон бахаа гэж бодсон. Тэгтэл юу гэж юм гинэ? Тэр таны итгэж байгаа мөч болвол яг тэр арал дээр Америкийн тэр цэргүүд нэг жижигхэн хэсгийг эзэлж авч байгаа тэр л мөч юм аа. Тийм ээ? Эхлээд одоо Бурхан таны амьдралд нэг бэлтгийн цэгэл бий болгочих. Тэгэл аажмаар бүх амьдралыг чинь туршид таны Бурханд өгөөгүй тэр хэсгүүдийг чинь нэг нэгээр нь эзэлдэг гэсэн үг. Тэгээ би яг энэний зүйрлэлийг бол би яг өөрийнхөө итгэлийн амьдрал дээрээс харахад над яг үнэн санагдчих. Тийм ээ? Эхлээд Бурхан одоо миний тогтсон амьдралыг
одоо ингээд нурж унсан. Тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо ингээд нөгөө одоо хүмүүс бид нар ер нь бол яаж амьдардаг вэ гэхлээр хүний оюун санаа бол одоо ингээд бид нар өмнө ярьжсэн шүү дээ. Ерөөс аль болох л энерги зарцуулахгүй байхыг хичээдэг. Тийм учраас бид нар ер нь яадаг вэ гэхлээр ямарваа нэг орчинд очиод тэгээд одоо ингээд нөгөө нэг аливаа зүйлсийг хийдэг яг нэг өөрийн арга замуудыг тогтоож авдаг. Тэгээд одоо нэг хэсэг хугацааны дараагаар тэрийг юу ч бодохгүй хийж эхэлдэг. Одоо ингээд жишээлбэл бид хандарт ирж тийм хүн одоо машин барьж сурахад хамгийн анх эхлээ машин барьж сурахад хүн ингээл сандарна те ингээл бодно хамаг бие чинь чангарчихсан те одоо ингээд өчнөө ноцолдож байгаа бол машин бариад сурцсны дараагаар та бид нар машин бариад явж байхдаа юу ч боддоггүй. Одоо ингээд энэ машин зогсох ёстой шүү, тоормсглох ёстой, энэ талаас машин ирж байна, одоо би гэрлээ өгөх ёстой гэдэг бодол байдаггүй. Та зүгээр л автоматар хийдэг. Харин ч машин бариад явж байхдаа тэр машиныхаа тухай би шал яаж машин барих тухай ерөөсө боддоггүй бид нар. Шал өөр юм бодоод явж, шал өөр хөгжим сонсоод одоо балжинам байна те. Балжинам машин бариад явна дандаа ингээд дуу тавьчихад л те. Тэг ингээд видео бичээл яваад байгаа шүү дээ. Машин одоо ингэ шүү тоормсглоо шүү хөөх тэндээ донслогоо байна гэдэг бодол ерөөсөө байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Хүний оюун санаа болвол хийдэг үйлдэлүүдээ ингэж автомат болгож авч ижил санаа амардаг байхгүй. Тэгээ та одоо өөрийгөө анзаарах юм бол өглөө нэг тодорхой цагт босч байгаа. Өглөө тодорхой цагт босоод эхлээд хийдэг тодорхой зүйлс байгаа. Өглөөнийхөө цайнд уудаг зүйлс чинь ч тодорхой байгаа. Тэгээд дараа нь одоо юу хийдэг тийм ээ? Ингээд өөрөөр хэлбэл таны өдрүүд ингээд таны оюун санаа яадаг гэхэлэр таны ихэнх үйлдэлүүдийг автомат болгочихлоор тэр болгоныг хийхэд энерги зарцуулахад чинь хамгийн бага хэмжээгээр зарцуулж эхэлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүмүүс бид нар яг үнэндээ өнөөдөр та өөрийнхөө амьдралыг харвал та яг нэг юм автомат жолоодлогон дээр орсон л амьдарч байгаа. Тэгээд одоо ингээ амьдрах орчин чи өөр болно шүү дээ. Гэрт чинь нэг хүн ирж амьдрахдаг юм уу? Эсвэл одоо ингээ та аль нэг тийшээ нүүх болд юм уу? Тэгэхээр таны сэтгэл санаа тайван биш болж эхэлдэг. Яагаад үг гэхэлэр одоо таны оюун санаа яаж юм гэхэлэр хүүшээ энэ одоо нөгөө нэг ингээд арай гэж тогтоогоод бүх юмыг автомат болгоцсон тэр одоо горимч өөрчлөгдөх гээд байна. Тэгээ одоо ингээд орчин өөрчлөгдөхлөөр шинэ горим тогтоох болно. Эсвэл одоо өөр хүмүүс амьдралд ороод ирэхлээр ингээд нөгөө нэг надаас одоо ингээд би айгүйх ажиллах хэрэгтэй болчоод байна тийм ээ. Тэгээд тийм учраас хүмүүс бид нар яг тогтсон амьдралдаа ямарваа нэг өөрчлөлт орж ирэхэд дандаа дургуцдаг. Тэгээд тэр битгээл таны оюун санаа таныг бүр хуурдаг. Ингээд өнөөдөр нэг юм хийх ёстой ч тэгэхээр яах юм бэ? Өнөөдөр яах юм бэ? Дараа болёо гэл хоош тавиал байна. Яг үнэндээ та залхуураад байгаа юм биш таны оюун санаа энерги зарцуулмааргүй байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр одоо хүн та бид нар яг ингээд тогтцсон ийм одоо нэг ийм ерөөсө бүх зүйл чинь автомат болчихсон ийм л нөхцөлд орж амьдарч эхэлдэг. Тэгээд өөрчлөгдөхлөөр тэр автомат журам чинь өөрчлөгдөхлөөр л таны оюун санаа сая сэрдэг байхгүй. Тэрнээс биш бид нар яг тэр автомат горимд ороод яг нэг унтаас сэрүүний хооронд л амьдраад байна гэсэн үг. Ерөөсөө бидний бүх амьдрал ингэж явдаг. За одоо ингээд яг одоо манай хотод энэ гэрэлт сэлийн хоёр ирсэн байгаа. Одоо ингээд тэр хоёр бол яг Канадыг автоматар амьдарч байсан. Одоо ингээд орчноо солиод өөр газар ирчихлээр ирэхээс өмнө одоо энэ хоёр ямар ч байсан сэтгэл нь тайван биш болсон. Яагаад гэвэл нөгөө оюун санааных горим нь өөрчлөгдөд байгаа шнэ автоматар ажиллахаа болчихж байгаа байхгүй. Одоо юм бодох хэвээр энэ онгоцны буудал тэнд буудалд буугаад яах энэ хүмүүстэй уулзаад яах вэ гэдэг ингээд эхлэнгүүд энэ хоёр бол одоо энд ирээд маргааш буцаад явхад яг нэг саяны байсан хэд хоног бол яг ингээд сэрсэн хэд хоног байдаг. Өөрөөр хэлбэл яаж юм гэхэлэр таны нэг оюун санаа чи автомат горимоор ажиллаж ийснаа орчин солигдонгууд өөрөөр ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл бурхан заавал одоо таны амьдралыг нураагаад сүд хийхээс илүүтэйгэр яг ингэж таны амьдралыг тавтай биш болгоод тэрүүгээрээ дамжуулж таны оюун санааг сэрээдэг гэсэн үг. Тийм ээ? Эхлээд таны оюун санааг сэрээдэг. Тэгээд тэгжээж таны амьдралд орж ирдэг. Тийм? Эхлээд бөмбөгдөөд таны амьдралд одоо ингээд ороод ирдэг. За ингээд би бурхныг хүлээж авснаас хойш одоо хамгийн анх одоо би ингээд бурхныг
92 3 онд ингээд би бурхныг анх мэдээд энээс хойш тийм ээ би одоо ингээд 26 он хүртэл ингээд 40 жил би одоо ингээд бурхантай хамт амьдарч байна. За тэгээд хамгийн анх бурханд итгэжсэн үетэй харьцуулбал миний одоо мөнгөнд хандах хандлага, хүмүүст хандах хандлага, амьдралд хандах хандлага тийм ээ өөрөө өөрийгөө харах хараа тийм ээ энэ бүгд бол ингээд өөрчлөгдсөн. Би одоо ингээд бүр амар сайн болоод ингээд айгүй яг зөв бурхных дагуу болцсон гэж би хэлээгүй шүү. Анх байснаасаа бол өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөхөд маш урт хугацаа орсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм? Бурхан эхлээд миний амьдралд орж ирээд баг багаар миний амьдралд аль хэдийнэ тэр тогтцсон амьдралыг хардаг хараа, хандлага, зан төрхүүдийг ингээ баг багаар өөрчлөөд явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ сүнсээр өсөх процесс гэдэг чинь ерөөсөө энэ юм аа. Бид нар болохоор анх итгэнгүүтэл тэгэл ерөөсөө миний бүх хараа, бүх хандлага тийм ээ, бүх зан чанар өөрчлөгдчих ёстой юм шиг бид нар боддог. Үгүй бурхан эхлээд таны амьдралд орж ирдэг. Тэгээд таны миний амьдралаас харж агаад энийг өөрчлөх хэрэгтэй гэсэн зүйлсүүдийг өөрчилдөг. Тийм ээ? Бид нар юу гэж ярьлаа? Бурхан танд ямар зан чанар бүрдүүлмээр байна? Яг тэрний эсрэг нөхцөл байдлыг өгдөг. Таны мөнгөнд хандах хандлага чинь одоо буруу юм уу? Хитрхи тийм мөнгөнд дуртай байх юм бол та өөрийн амьдралд ер нь гачигдлыг одоо тохиолдох магадлал маш өндөр. Тийм ээ? Мөнгөний гачигдалд орж ижил бид нар мөнгө миний амьдралд хэр зэрэг үнэтэй гэдгийг бид нар шинээр тогтоох хэрэгтэй болдог. Тийм ээ? Эргэн тойрныхоо хүмүүстэй харилцааны асуудлуудтай явж байж эргэн тойрныхоо хүмүүсийг үнэлгээ харах хараатай нь өөрчлөгддөг. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд асуудал бэрхшээл таны одоо өөрөө ч дийлэхгүй тийм хүнд асуудлууд тулгараад байгаа бол энэ бол сүнслэг үднээс сайн зүйл юм аа. Тийм ээ? Одоо таны нөгөө нэг энэ тогтцсон амьдрал өөрчлөгдөөд ингээд та нэг ийм асуудалтай тулгарч байгаа бол юу гэж байна гэвэл бурхан таны амьдрал руу орж ирэх гээд байна. Бурхан таны амьдрал дээр ажиллаж эхлэх гээд байна. Таны тэр нөгөө нэг тогтцсон тэр нөгөө нэг автомат жолоодлого дээрээ тэр хагас унтаа амьдралээс чинь бурхан таныг сэрээгээд байна гэсэн үг. Тийм ээ? За тэгээд одоо таны сүнслэг амьдрал хэрхэн явагдгийг хэлж байна юм аа. Бурхан эхлээд таны тэр тогтцсон энэ автомат жолоодлогоор явж байгаа таны хагас унтаа амьдралаас таныг сэрээдэг. Сэрээжж таны амьдралд орж ирдэг. Орж ирчээд тэр үлдсэн амьдралыг чинь турш амьдралыг чинь болохгүй өөрөөс чинь бурхнаас хол байгаа салбар болгоныг нэг нэгээр нь баг багаар урт хугацааны турш өөрчилдөг. Тийм ээ? Би одоо хэлж шүү дээ 92 3 оноос хойш миний амьдрал харах хараанууд маш их өөр болсон. Хамгийн сайн болсон гэж хэлээгүй. 92 онтой харьцуулбал хамаагүй өөр болсон. Тэгэхдээ энэ хоёрын оронд хэдэн жилийн хугацаа байна? Тийм ээ? 34 жилийн туршид энэ өөрчлөлтүүд баг багаар надад сууж байгаа. Тийм ээ? Өнөөдөр ингээд миний ойлгож байгаа шиг энэ үгнүүдийг би өмнө нь зөндөө сонсч байсан. Энэ бүгд надад мэдлэг хэлбэрээр надад байж л байсан. Гэхдээ мэдсэн хэмжээгээр би өөрчлөгддөггүй. Мэдээд ахлаар л өөрчлөгддөг юм биш. Тийм ээ? Тэр одоо зүйлийг дахин давтан хийсээр байж ээж, дахин алдаад л босч ирээд л байж ээж л сая сурдаг. Сая жинхэнэ өөрчлөлт ирдэг. Бид нар ярьж байгаа шүү дээ нөгөө нэг ундаг дугуйг хүн яаж унд сурдаг вэ? Тийм ээ? Ундаг дугуйг одоо ингэж унд юм аа. Ундаг дугуй ийм юм аа гэд одоо энэ талаар бүр их сургуульд сураад одоо бакалаврын зэрэг аваад, мастрын зэрэг аваад, докторийн зэрэг хамгаалж болно. Ундаг дугуйг хэрхэн ундаг вэ гэдэг талаар. Энийг ингэж энэ талаар докторийн зэрэг хамгаалаад чиг тэр чин таныг ундаг дугуй ундаг болцсон гэсэн үг юусоо биш. Тийм ээ? Ундаг дугуйг унаад
анх удаа унахад яах вэ? Та нэг хэсэг яваад эсвэл анх хөдөлж чадахгүй бүдрээл унана. Тийм ээ? Хэсэг хугацаанд ундаг дугуй унах болгонда та унах болно. Гар хөлөө шалбална, тийм ээ? Юм очиж мөргөн, айгуул дугуйгаа эвдэн, тийм ээ? Ингэсээр та сая дугуй унж сурдаг. Тийм ээ? Тэгэхээр тэр одоо дугуй унах тухай мэдлэг хуримтлуулчихлаар дугуй ундаг болчдгийн биш. Тийм ээ? Дугуйг унаж бүдэрч унсаар байж л сая дугуй унж сурдаг. Яг түүнтэй ижилхэн. Бурхны тухай мэдээд л, Бурхны тухай судлаад л, Библийн сургууль сураад л, доктор болоод, профессор болоод та зөвхөн Бурхны тухай мэдлэгтэй л хүн болж байгаа. Хизээд бид нар жинхэнэ Кристиан болж байна гэхлээр яг тэр Бурхны харааны дагуу амьдралд хардаг, ханддаг, тийм ээ? Энэ одоо мөнгөнд ханддаг хандлага минь өөрчлөгдөх ёстой. Хүмүүсийг хардаг хараа минь өөрчлөгдөх ёстой. Сэтгэл санааны янз бүрийн хямралыг давж гардаг арга зам маань өөрчлөгдөх ёстой. Өөрөө өөрийгөө хэн гэж үздэг үзэл маань өөрчлөгдөх ёстой. Зөв болж. Тийм ээ? Тэгэхээр ингэж Кристиан болох үйл явц бол миний хүний хувьд өөрчлөгдөх процесс болохоос биш, мэдлэг хуримтлуулдаг процесс биш юм аа. Тийм ээ? Тэгэхээр Бурхан та бидний амьдралд ингэж ажилдаг юм аа. Ингэж таны дотор өөрчлөгдөх маш их зүйлс байдаг учраас, тийм ээ? Энэ өөрчлөлт гэдэг чинь ингээд л таны хүссэн шиг, миний хүсэж байгаа шиг гялс болчдгийн биш ээ. Тийм ээ? Одоогоор бид энхүү өөрсдөө төлөвшөөлөх үйл явц нь итгэх буюу Бурханыг бишрэн дээдлэх үү? Хамааралтай байх, нөхөрлөхүү хийгээд түүнтэй адил болох, дагалдагч болох зэргээс бүрддэг болохыг мэдж авлаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо хүний амьдралын 5 зорилгоос бид нар эхний 3-ыг нь үзсэн, тийм ээ? Бид нар Бурханыг бишрэн дээдэлдэг байх хэрэгтэй. Бусд итгэгчид хүмүүсээс хамааралтай байх хэрэгтэй. Бас түүнтэй адил болж Бурханы дагалдагч болох ёстой гэдгийг мэдж авлаа. Бурхан биднийг өдөр бүр баг багаар өөртөө нь адилхан болохыг хүсдэг тул Колосай номын 3:10-т чи өөрийг чинь бүтээгчтэй төстэй шин хүн болгох тэр шин амьдралаар амьдарч эхлэв гэж химээжээ. Өнөөгийн цаг үед хүмүүс бид бүх зүйлийг хурдан л хийхээр улаардаг бол харин Бурхан хурдан хөнгөхнөөс илүүгээр биднийг хүчтэй товтортой болгон өсгөхийг л анхаардаг. Бид асуудал бэрхшээлийг аль болох хурдан дүт замаар даван туулж тэр дорн газар дээр нь шийдэхийг эрмэлздэг. Бүхий л асуудлыг яг тэр дорн шийдэж, уруу татлах сорилтыг яг одоо зогсоох, ихсэж буй зовлон шаналлаас шууд чөлөөлөх цуглаан, семинар, эсвэл үйл явдлыг л эрэлхийлдэг. Гэтэл жинхэнэ төлөвшил нь хизээч хичнээн хүчтэйч бай. Ганц удаагийн тохиолдлоор хормхон зуур бий болдоггүй ба өсөлт нь алгуур шат дараатай явагддаг үйл явц юм аа. Библиэд 2-р Коринт 3:18 Бурхан бидний амьдралд орж ирэхэд бидний амьдрал аажмаар илүү гэрэлтэй, илүү үзэсгэлэнтэй болж бид түүнтэй адил болдог гэсэн. За өнөөдрийн цаг үед бид нар одоо яадаг болсон бэ гэхлээр ерөөсөө яг одоо л өөрчлөгдөж. Одоо ингэж байна шүү дээ. Ерөөс асуудал бэрхшээлийг аль болох хурдан дөвт замаар даван туулах. Тэр дор нь газар дээр нь шийдэхийг эрмэлздэг. Одоо ингээд бид нар өмнө нь эдгэрлийн баяр хөөр гэдэг хичээл үзсэн тийм ээ. Тэгээд эдгэрлийн баяр хөөр дээр одоо тэр 8 алхмын тухай бид нар сурч байсан шүү дээ. Эхлээд чи одоо өөрийгөө ер нь би энэ уруу татлага энэ одоо донтолтой болвол би өөрөө давж гарахгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм ээ. Би ер нь амьдралынхаа өмнө тулгараад байгаа асуудлуудыг давж гарах надад чадвар байхгүй юм байна гэдгийг зөвшөөрөх ёстой гэж эхэлж байгаа шүү дээ. Одоо 1-р алхмаас. За ингээд энэ хичээлийг үзээд явжсэн. Тэгсэн над руу нэг бас манай хичээлд хаяа суугаад байсан эмэгтэй над руу мессеж өчсөн. Ганзраг хаа. Та одоо ингэж энэ хичээлийн хооронд шууд л эдгийг л чөлөөлөөд явчихаа гэсэн байхгүй. Одоо ерөөсө гар тавь залбираал тэгэл ерөөсө тэр архинаас ч гаргаал, тамхинаас ч гаргаал тэр асуудлыг ин шийдээд л тийм ээ.
Тэгээд яг үүнийг санал болгодог ийм Кристиан урсгалууд ч зөндөө бий болсон. Тэгтэл яагаад одоо мэдээж одоо хүн эдгийх чөлөөлөх одоо залбирал тийм одоо үйлчлэл байж болно тийм ээ. Тэгээд тэр нь одоо ингээд та эдгийх тэр залбирал үйлчлэл хийлгэхлээр таны сэтгэл маш их хүчтэй хөдөлдөг. Та гівгэнд зарим зүйлсийг цоо шинээр ухаардаг тийм ээ. Хараач нь өөрчлөгдөх тийм үйл явдал ч бас байж болно. Ер нь бол одоо байж болно шүү дээ. Ганц хүчтэй ганц удаагийн тийм ээ жинхэнэ төлөвшлэн хизээч хичнээн хүчтэйч бай. Ганц удаагийн тохиолдолд хормхон зүр бий болдоггүй гэж. Тийм ээ. Та ганц удаагийн тохиолдлоор та үнэхээр нэг зүйлийг цоо шинээр ерөөсөө эргэлзээд байсан зүйлийг ерөөсөө ийм байж тээ гэдэг ойлгоц авч болно. Гэхдээ тэр ойлгоцсынхоо дагуу өөрчлөгдөх үйл явц чинь алгуур шат дараатай явдаг үйл явц юм аа. Тэгэхээр бид нар ерөөсөө эдгийгээд л одоо ерөөсөө ингээд чөлөөлөөд явчих. Тэгэл ерөөсөө айгүй сайхан Кристиан хүн болчихно гэдэг тийм ээ. Би одоо бас өмнө зөндөө ярьжсэн энэ би одоо ингээд анх Унгарт Пентекостал сүмүүдийн нэг том стадион болсон цуглаанд анх удаа оржсэн. Би ерөөсөө өндөр Пентекостал цуглаан тийм байдаг гэж ерөөсөө мэддэгчгүй байсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээл стадион дүүрэн хүмүүс тэгэл амар хүчтэй хөгжим тавлал тэгэл ерөөсөө тэр стадион дүүрэн хүмүүс чинь орилоод ухаан алдаж унаад гинт хүн босоод тэр стадион дундуур гүүгээд тэгэл ухаан алдаж унаал унангууд нь юмар хучаад тэгэл жоохон байж нөгөө нь босч яваал би бүр амьдралдаа үзээгүй мөцөж байгаа байхгүй тэр чинь. Тэг энэ юу болоод байгаа ингээд тэгсэн чинь наадах чад ингээ ариун сүнсний одоо ингээд нөгөө ариун сүнс илэрхийлэгдэж байна. Ариун сүнс энэ хүмүүсийн дотор ороод ингээд чөлөөлөөд л одоо ингээд шинчлээд л ерөөсөө энэ хүмүүс ингээд л ариун сүнсээр ерөөсөө ингээд дүүрээд л шинчлэгдээд байгаамаа гэд. Тэгээд дараа нь одоо Америк ч гэсэн тийм Пентекостал цуглаан зөндөө байдаг. За хэрвээ үнэхээр одоо яг энэ Пентекостал цуглааныхын шиг ингээд ерөөсөө ингээд тэр өсөлт нь удаа явдаггүй ингээд дүүрээд л ухаан алдаж унаал босч ирээд зүгээр болцоод байдгийн бол өнөөдөр одоо ингээд бид нар ярьж байгаа шүү дээ. Ерөөсөө таны миний сүнсний өсөлтийг одоо ингээд намайг хэдэн жил сүмд явсан нь хэмжихгүй. Тийм ээ? Таны миний сүнсний өсөлтийг заяа одоо ингээд би Библи хэд уншсан, сүмд хэдэн жил явдаг, ямар үйлчлэл хийдэг, тийм ээ? Одоо хичнээн 11-гээ өргөдөг, ямар мундаг гавья байгуулдаг, хичнээн номын судал хэдэн жил хийж байгаа эднэр бол ерөөсөө миний сүнсний өсөлтийг хэмжих хэмжүүр биш юм аа. Яг үнэндээ бол миний сүнсний өсөлт юугаар хамгийн тод харагдах вэ? Одоо ингээд энэ бол миний сүнсний өсөлт бол ерөөсөө бурхан битэрийн хооронд л байгаа асуудал шүү дээ. Гэхдээ хэрэг гаднаас нь хараад хэмжих хэмжүүр байна гэвэл би хэр зэрэг хайраар дүүрэн хүн байна гэдгээр л хэмжигдэх боломжтой. Библиэлд шинэ гэрээнд өгсөн хамгийн том тушаал юу вэ? Одоо тэр иш үзүүлэгчдийн энэ одоо Библиэлд бичсэн бүх хуулиудын ганцхан зүйлд одоо нэгтгэхэд хэлэх юм бол эзэн бурхнаа бүх зүрх сэтгэлээсээ хайрл, хөршийгөө өөрийн адил хайрл гэсэн. За миний бурханд хайртай хайр болвол юугаар харагдах вэ гэвэл эргэн тойрныхоо хүмүүсийг хин гэж үзэж байгаа түүгээр л харагдана. Тийм ээ? Библиэлд тэгээ бичсэн байгаа шүү дээ. Та нүдэнд харагдаж байгаа ах トゥ угаа хайрлаж чадахгүй байгаа бол нүдэнд харагдахгүй байгаа бурханд хайртай гэдэг чинь худлаа гэдэг. Тэгэхээр ерөөсөө та нар одоо ингээд би одоо ингээд амар их Библи заагаад ном заагаал байна. Яг үнэндээ ганц зургийн сүнсний өсөлтийг сайн мэдээг бол манай хүүхэд манай эхнэр хоёртой яриад үзэхдээ ер нь хаах нь явна мэдэгдэн шүү дээ. Манай эхнэр хүүхэд хоёр ганц зург ч наад ярьж байгаа шиг хүн биш шүү гэвэл за тэгэл ер нь ганц зург бол ер нь бүлтрээл байгаагаас биш ер нь бол ерөөсөө тэр яриад байгаагаас биш тэрүүгээр амьдрахгүй байгаа хүн байна. Энийг ерөөсөө хийсвэр онол болгож л яриад байгаагаас биш энэ хүн энэ яриад байгаагаар амьдрдаггүй байна гэдг нь л харагдана гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр та бидний сүнсний өсөлт хэрвээ тийм ээ
хамгийн түрүүнд одоо би ерөөсөө тэ эхнэр хүүхдээс илүү хүн тийм үгвэд ерөөс хүнийг хайрлах хэцүү, хүн төрлөختнийг хайрлах амархан гэж байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр би одоо эх орондоо би амар хайртай, хүн төрлөختөнд амар хайртай. Би одоо ингээд нөгөө нэг хүн төрлөختөнд хайртай учраас жорлонгийн цаасаач баг хэрэглэнэ, ус мус тусаахгүй. Одоо ингээд нөгөө дандаа байгалийн гаралтай юм хэрэглэнэ гэдэг дэлхийг хайрлаад авах бол ер нь боломжийн байхгүй юу? Тийм ээ? Жинхнээсээ танд хайр байгаа байхгүй л ерөөсөө л хамгийн түрүүнд таны гэр бүлээс л эхэлнэ. Тийм ээ? Эхнэрээ, нөхрөө, хүүхдүүдээ, ах дүүсээ, эргэн тойрны найз нөхдөө, сүм чуулганыхаа хүмүүсийг та шүүдгүй, та тэднийг өөлдгүү, та тэднийг засмаар байдгүй. Ер нь та өөргөө сэтгэлийг харсан чинь яг үнэндээ танд таалагддаг хүн нь хэд байна? Таалагдахгүй хүн нь хэд байна? Та амьдралдаа байгаа хэдэн хүнтэй нь уулзах дуртай, хэдэн хүнтэй нь яах вэ гэж уулздаг, хэдэн хүнтэй нь бүр уулзмааргүй байна. Энэ чинь л энэ тоонууд л таны миний сүнслэг өсөлт яг хаана явж байгааг харуул. Би одоо хэлж штэ би 92 оноос хойш миний ертөнцийг хараа янз бүрийн зүйл бол их нэлээд өөрчлөгдсөн. Хараа өөрчлөгдөж болно штэ. Хараа өөрчлөгдсөний үр дүнд гарах үр жимс нь юу гэхлээр миний эргэн тойрныхоо хүмүүсийг би хэр зэрэг байгаагаар нь хүлээж авдаг болсон. Хэр зэрэг би баг шүүдгийн. Тийм ээ? Хэр зэрэг би тэр хүмүүсийг хараад жинхнээсээ баярлж чаддгийн. Тийм ээ? Энэ хэмжээл та бидний сүнслэг өсөлтийг харуулна. Тэгэхээр бурхан үүнийг л зорилгоо болгож хардаг гэсэн үг. Ингэж та бид нар эргэн тойрных нэг залбираад эргэн тойрныхоо бүх хүнд хайртай болчдөг бол одоо болж байна. Тийм ээ? Хэрвээ үнэхээр тэгж сүнсээр дүүрээд л тэр Пентекост цуглааныхан сүнсээр дүүрээд чөлөөлөгдөөд л эдгэрээд байдгийн бол Пентекост чуулганы хүмүүс шиг энэ дэлхийг хайрладаг, хайраар дүүрэн хүмүүсийн дэлхий дээр байхгүй болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би Пентекост цуглааны хүмүүсийг мэднэ л яг л надтай адилхан хүн байж идэг байхгүй. Алдаатай, дутагдaltaй, бүтлтэй, бүтлгүй, хүн шүүх цагтаа шүүн, хүнийг хайрлах цагтаа хайрлан. Тэгэхээр би бол тэнд нэг том ялгаа олж харахгүй байгаа. Тэгэхээр би бол юу гэж харж байгаа гэхээр ерөөсөө бурхан биднээс та бидний бурханы нүдний өмнөх жинхэнэ өөрчлөлт бол таны миний зүрхэнд хэр зэрэг их хайр бий болж байна. Тийм ээ? Үүгээр л хэмжигдэж болно. Энэ л одоо хэмжүүр юм аа. Бурхан үүнийг л хардаг. Бурхан миний ямар хэдэн төгрөг хийдгүү, ямар мундаг амжилт гаргадгүй, ямар мундаг байр суурьтай, ямар мундаг ажил алба хашдаггүй. Тийм ээ? Хэр зэрэг нэр хүндтэй, хэр зэрэг нэр нөлөөтэй. Эднэр гэдэг бол бурханд ерөөсөө 10 дахь асуудал. Бурхан хамгийн нэгдүгээр асуудал юу гэхлээр миний хүүхэд хэр зэрэг хайраар дүүрэн хүн болж байна. Гэхдээ тийм биз дээ. Одоо ингээд манай хүү байна. Одоо манай хүү 18 настай. Одоо энэ жил high school-д төгсөж байна. За тэгээд манай хүүхэд бол яг сурлага морлог гайгүй, боломжийн бас гайгүй сургуульд орсон. За ингээ волейбол тоглоо. Тэр эдгээр нь ер нь бол ингээ би харахад одоо нэг дундаж одоо нэг дунд сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдийн нэг дундаж хэмжээнд ер нь бол одоо амжилттай байгаа. Ер нь бол би тэр одоо өнөөдөр хүүхдээ гаргасан амжилтыг би ер нь их голохгүй. Ер нь боломжийн дажгүй. Тэгээд тэр нь надад хамгийн нэгдүгüүрт биш. Тийм ээ? Тэр нь надад хамгийн нэгдүгüүрт биш шүү дээ. Таны хувьд ч нэгдүгüүрт биш шүү дээ. Таны миний хувьд нэгдүгüүрт юу вэ гэхэлэр миний хүүхэд яг хувь хүний хувьд ямар хүн болоод байна. Тийм ээ? Би хүүхдтэй ягаад овоож байгаа сэтгэл хангалуун байна гэхэлэр манай хүүхэд олон найзтай. Тэгээд найз нартай сэтгэл тавьж байгааг нь би хардаг. Тийм ээ? Найз нартай туслах гад гараад явахыг би хардаг. Тийм ээ? Тэгээ энэ л одоо миний сэтгэлийг манай хүүхдийн надад өгж байгаа том баяр хөөр бол энэ юм аа. Манай хүүхд бол ер нь дажгүй
яг л нэг ийм нэг нормал хүн болж гинөө. За энэ нь айгүй чухал юм аа. Хэрв манай хүүхэд тийм биш. Сургууль дээр хүүхдэд таардаггүй бол яах вэ? Багш нартайгаа таардаггүй бол яах вэ? Тэгээд ирээд л одоо ингээл санаагаар унаад л гомдоод гутраал хөвтөөд байдаг. Яасан? Манай багш намайг ад үзээд байна. Манай энэ ангийн хүүхэд ингэж дээрлэхэд байна. Энэ хүүхэд намайг ингээ хорлоотглоо. Тийм ээ? Ингээд байвал одоо ингээд манай хүүхэд 1000 амжилт гаргалаа ч гэсэн энэ нь миний сэтгэлд нэг тэ 50 биш байдлыг бий болгоно. Тэгнэ үсттэй. Би хараад хөөшөө. Энэ манай хүүхдийн эргэн тойрон дандаа муу хүүхд цуглана гэж байхгүй шүү дээ. Хэрвээ манай хүүхдэд таалагдах хүн байхгүй байгаа бол асуудал тэр манай хүүхдийн эргэн тойрон байгаа хүмүүс биш. Манай хүүхдэд л байгаа байхгүй. Тийм ээ? Тэгэхээр энэ ертөнцид янз бүрийн хүмүүс дүүрэн байгаа. Сайн муу хүмүүс, янз бүрийн зуршилтай, янз бүрийн одоо буруу зөв үзэл бодол хараа хандлагатай хүмүүс дүүрэн. Өнөөдөр ялангуяа одоо ингээд дэлхийн айгүйх туйлширчихсан. Би одоо хүнтэй уулзахлаар ерөөсөө улс төр одоо ийм сэдвэр ерөөсөө ярихаас маш болгоомжлдог. Нэг үг хэлээд нэг нөгөө хүнийхээ өмнө Трампыг муулаад орсон, нөгөө хүн Трампын тал байвал тэгэл битэрийн хооронд зөрлөлтөө үүсэн шүү дээ. Тэгэхээр би ерөөсөө улс төр ерөөсөө ярихгүй. Яагаад гэвэл энэ тал дээр одоо маш их зөрлөлтөө гарч болно. Тийм ээ? Бидний хооронд зөрлөдөг хүчний асуудлууд бий байна энэ ертөнцийн дээр. Гэхдээ хүн хүнтэй яаж амьдрэх вэ? Бидний юу холбож байгаа зүйл дээр л бид нар төвлөрч ээж хүмүүс бид нар хоорондоо харилцаа тогтоож чаддаг. Хэрв манай хүүхдэд, хэрв танай хүүхдэд тийм чадвар нэг байхгүй байвал тэр бол тэр сургуульд 1000 онц сураад хамгийн мундаг сургуульд орсноос чиг одоо илүү том зүйл дээр хоцорч явна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр та бид нар хүртэл өөрсдийн хүүхдийг тэр олж байгаа амжилт, тэр одоо хүрж байгаа ориглоос нь илүүгээр яг үнэндээ хувь хүний хувьд ямар байна? Эргэн тойрныхоо хүмүүстэй хэр эвтэй, эргэн тойрныхоо хүмүүсийг хэр ойлгож чаддгийг, эргэн тойрныхоо хүмүүстэй хэр харилцаа тогтоож чаддгийг. Миний хүүгийн амьдралд хэдэн хүнд сайн байна. Хэдэн хүнд муу байна. Хэдэн хүнтэй таарахгүй байна. Эндгээр асуултууд та бидний сэтгэлийг зовно шүү дээ. Яг түүнтэй ижилхэн бурхан биднийг харахтаа за би ганц зүргийн амьдралд одоо ингээд 472 хүн аваач тавьсан. Тэгээ бурхан надаас юу ч хүсэж байгаа гэхээр ганц зүргийн 472 хүн нэг бүртээ байж болох хамгийн сайн харилцааг тогтоогоод тэгээ энэ сайн харилцаанаас нь болоод нөгөө 472 хүн ингээд энэ ганц зүргийн бурхан чинь ер нь айгүй зөв юм шиг байна лээ шүү. Ер нь ганц зүргийн бурхан болвол үнэн юм шиг байна. Яагаад гэвэл энэ бурханд итгээд явж байгаа ганц зүрг ийм дажгүй хүн байгаа бол бурхан нь ч дажгүй байгаа. Ийм л гэрчлэлийг бурхан надаар дамжуулахыг хүсдэг. Тэгсэн чинь би нөгөө нэг өгсөн 472 хүнтэй зөв сайн харилцаа тогтоогоод байж болох бидний хооронд үзэл бодлын одоо хараа хандлагын хар мянган зөрүү байж болно шүү дээ. Биднийг хооронд нь одоо ялгаруулж байгаа зүйлс өчнөө байж болно шүү дээ. Тэрнээс үл хамааран би тэр 472 хүнтэй одоо ингээд бүгдээрнтэй байж болох хүн нэг бүртээ байж болох хамгийн сайн харилцаа тогтоогоод түүгээр дамжаад хүмүүс бурхныг таньж мэдхийн тулд л би энэ дэлхий дээр амьдарч байгаа байхгүй. Би одоо бурхныг гэрчлэн гэдэг бол үнийг л хэлээд байгаа. Гэтэл би нөгөө 472 хүний 400-тай таарахгүй л яах вэ? Нөгөө 400-тай нэрөөсөө байнгын хэрэлдээд муудалцаад л муу хилээд л тэгээ өөрхөн яг ингээд тулаад сэтгэлийг харах юм бол ер нь дуртайч хүн бараг байхгүй. Ер нь сайн хүнч бараг байхгүй. Ер нь миний өөлдөггүй хүнч гэж ерөөсөө байхгүй. Харахлаараа баярлаад уулзах юмсан гэдэг тийм хүнч бараг байхгүй л яах вэ та бидний сэтгэлд? Эн чинь л та бидний энэ тооны харилцаа л та бидний сүнслэг өсөлтийн хэмжээг л харуулад байгаа юм. Тэгэхээр бурхан биднийг тэр үзэл бодол хараа хандлага өөрчлөгдөж байж энэ хайраар хандах тэр хандлага маань бидний дотор бий болох юм. Тэгэхээр бид нар тэрний оронд
гялс эдгэрчээ, гялс өөрчлөгдөчөө, гялс сайжирчээ гэвэл тэгж амархан бий болдог эд биш ээ. Тийм ээ? Би одоо хэлж ш түрүүн тэнд хэлж ш одоо ингээд Америкт одоо ингээд нөгөө Джимс ногоо болвол ногооны бизнес болвол ер нь айгүй хэцүү бизнес. Тэг яагаад гэдгийг одоо түрүү хэлж штэ. Болгочоод хол газар руу тээвэрлээ явуучих юм бол нөгөө болцсон Джимс юм уу тэр чинь ингээ хоорондоо цохоод няцраад очирчдаг. Няцарсан Джимсийг хүн худалдаж авахгүй штэ. Тийм учраас тэр Джимс зардаг хүмүүс яадгүй гэхээр түүхийгээр нь тээвэрлцдэг. Ном ногооноор. Тэгээд дэлгүүрийн лангуун дээр аваачаад ном ногоо юм ирнэ шүү дээ. Тэгэнгүүт нь ингээд нүр сүслийн игээр шүршчихлээр ном ногоо уувуулаа. Идэхлээр идэж болно. Яг л одоо гэтэл яг байгальдаа өөрөө болсон Джимс тэр улаан помидортой харьцуулах юм бол яг байгальд өөрөө болсон хамаагүй Джимс шүүстэй амттай байдаг. Одоо яг тэрний жишээг бид нар мэднэ. Манай энд байж байгаа одоо ингээл жимснүүд орж ирнэ. Тэгтэл одоо яг манахаас хоошоогоо нэг цаг гаруй давхиад нэг уулан дээр нэг том жимсний тариалантай газрууд байдаг байхгүй юу. Тэгээ нөгөөх нь одоо ингээл 6 сарын дунд хаваас эхлээл хамгийн эхлээл одоо нөгөө интор болж эхэлдэг. За тэгэл дараа нь ингээл хоошлоод тэгэл одоо дараа нь нөгөө пич болно. Ингээл явсаар гал хамгийн сүүлд алин болно. Ингээд тэр одоо фарм болвол ерөөсөө ингээд бүх төрлийн жимсүүдийг тариа хийсэн. Тэгээ бид нар яадгүй гэхэлэр очоод үүдэнд нь одоо ингээд нэг уут жимсийг бид нар нэг $5 юм уу $8 үнэлээд тэгээ бид нар нөгөө уутаа барьж орж байгаа нэг уутандаа одоо ингээд нөгөө жимсээ өөрсдөө түүдэг байхгүй тэр модноос. Яг тэр жимсийг дэлгүүрээс аваад иддэг бид нар. Уулнаас түүгээд идж байгаа жимс нь хамаагүй гоё амттай, хамаагүй гоё шүүстэй. Бүр үнэхээр өөр. Тэгээ бид нар яг дэлгүүрийн жимс, яг байгальд ургацсан жимс хоёр яг ижилхэн жимсний амт нь шал өөр гэдгийг яг бид нар мэдж байгаа байхгүй. Тэгэхээр тэр яг түүнтэй ижилхэн тийм ээ. Бурхан бид нарыг яг л тийм шүүсээр дүүрэн тэр амтлаг яг тийм л жимс болж боловсрохыг л хүсэж байгаа. Зүгээр л гаднаасаа харахад айгүй гоё жимс болчихосоо гэж ерөөсөө хүсэхгүй байна. Тийм ээ? За цааш нь яагаад ингэж уддаг юм бэ? Яагаад энэ сүнсний өсөлт ингэж удаан явагддаг юм бэ? Тийм ээ? Бид нар одоо түрүүн ярьлаа шүү дээ. За бурхан таны амьдралд орж ирэхийн тулд эхлээд таны амьдралын тэр автоматар явагддаг. Ингээд хагас унтаа байдлаас чинь автоматар явагддаг амьдралыг чи өөрчилнө. Таны амьдралд одоо нэг хямрал ч юм уу тийм ээ одоо ингээд тав тухгүй байдал бий болно. Энэ тав тухгүй байдал өөрчлөлтөөс болоод та тэр унтаа сэрүүний хооронд байгаа тэр төлөөсөө та сэрэх ёстой болдог. Тэр цагт бурхан таны амьдралд орж ирдэг. Гэхдээ зөвхөн амьдралын чинь нэг зөвхөн таны одоо зүрх сэтгэлийн жоохон хэсэгт л орж ирдэг. Тэгэл нэгэнт орж ирсэн бол тэр үлдсэн амьдралын туршид эхлээд таны мөнгөнд харах хараа хандлагыг өөрчилж болно. Хүмүүстэй харах хараа хандлагыг өөрчилж болно. Магадгүй та итгэгч болоод гэр орныхондоо таарахгүй болж иж болно. Тэр таарахгүй байгаа харилцааны дундаас таны бус хүмүүсийг харах харааг өөрчилдөг. Бид нар хэлээд байгаа шүү дээ. Ямар жимс бүрдүүлмээр байна. Яг тэрний эсрэг нөхцөл байдлыг та бидний амьдралд бий болдог. Тийм учраас ерөөсөө та бид нар бурханд итгээд тэгээд сайхан амар сайхандаа жарганаа. Айгүй сайхан одоо ингээд амьдраад ямар ч асуудалгүй болно гэж бодож байгаа бол тийм юм байдаггүй юм шүү гэж л одоо бид нар энэ хичээлийн турш ярьлаа шүү дээ. Бид нар хүний амьдрал бол энэ ертөнцийн амьдрчил байгаа цагт асуудлуудаар дандаа дүүрэн байна. Тэр асуудал чинь муу биш юм аа. Тэр асуудал болгон чинь та бид нар яг тэр унтаа сэрүүний байдал асуудалгүй амьдралд та яг тэр унтаа сэрүүний хооронд байдалд ороод автоматаараа тавьчихдаг. Тэгээ та нэг мэдхэд нэг газар нэг ажлаа 10 20 жил 30 40 жил хийчихсэн зогсож байдаг. Яагаад би нэг өөрчилж болоогүй? Яагаад би өөр тийш нүүж болоогүй? Яагаад би энэ мэрэгжлийг сольж болоогүй? Яагаад би сургууль сураагүй юм? Тэгээ бид нар ингээ өнгөрсөн амьдралаа эргэж хараа гайхдаг байхгүй. Яагаад би ингээл балай тэр газар амьдрал байсан юм бэ? Тийм ээ? Яагаад гэвэл энэ бол ерөөсөө таны оюун санааны төрлөх байдал байхгүй. Таныг нэг л тодорхой төлөвт ороод автоматар яваад эхлүүл тэрий чинь
өөрчлүүлэхгүй төлөө тэр таны оюун санаа бүх арга чаргыг хэрэгэлдэг. Хэрэггүй ганцоргоо дими, хэрэггүй энийг хэрэггүй одоо тэгвэл бишээ дараа болёо. Ингээд л таныг хуураад байдаг. Тэгэл таны газараа гацдаг. Тэгэхээр таны оюун санааны энэ өнөөдөр байгаа төлөвдөө байхад танаас өөрчлөлт гарахгүй. Энэ төлөв чи өөрчлөгдөж танаас өөрчлөлт гарах байхгүй юу? Тэгэхээр тэр унтаа сэрүүний хооронд байж байгаа тэр автомат төлөвийг чи өөрчлөлтөг ганц зүйл бол асуудал юм аа. Таны амьдрал дааж давхын аргагүй асуудал тулгарч ээж та өөрөө ирэхгүй сэрэх болдог. За би ер нь яагаад ингэ яваад байгаа? Яагаад ингэсэн? Эмний юу яагаад болохгүй байна? Тийм ээ? Энэ мөчөөс л та бидний өчигдөр байснаасаа өөр болох өөрчлөлт эхэлдэгэ гэсэн үг. Тийм ээ? Тэгээд Бурхан таны амьдралд орж ирээд таны амьдралын салбар бүрийг баг багаар айжмаар урт удаан хугацаагаар өөрчилдөг. Урт удаан хугацааны туршид, тийм ээ? Бурхан биднийг хормын зуур өөрчилж чадах хэдийч биднийг удаанаар хөгжүүлж төлөвшүүлэх замыг сонгосон. Есүс өөрийн дагалдагчдыг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ урдаас төлөвлөж зорьсон. Бурхан Израильчуудад амлагдсан газар нутгийг баг багаар эзлэн авахыг зөвшөөрсөн нь тэдэнд даахгүй хүнд ачааг шууд өгөхгүй тулд байсан бөгөөд тэрээр бидний амьдралд ч өөрийн ажлыг алгуурхан хийхийг сонгодог аж. За та нар санаж байна уу? Одоо ингээд Улаан тэнгисийг хувааж агаад одоо Египтээс Израильчуудыг гаргаад авчирчихсан. Тэгээд за энэ одоо та нарт өгж байгаа газар юм аа гэдэг голын цаа нөгөө газар нь байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр газрыг дээр очихгүй. Одоо ерөөсө голын цаана ерөөсө одоо ингээд нэг хитгэн 1-2 өдөр яваад очих газрыг дээр очиулахгүй Бурхан Израилийн ард түмнийг 40 жил цөл тойруулж байгаа. Ерөөсө амлцсан газар нь ерөөсө 1-2 өдрийн газар байж байгаа шүү дээ. Тэгтэл Израильчууд тэр газар дээр очиж чадахгүй 40 жил амьдарч байгаа. Яагаад вэ? Яагаад гэвэл биднийг тэр нөгөө нэг бидний оюун санаа хараах хандлаганд өөрчлөлт хийхин тулд Бурхан тэр удалтыг зөвшөөрч байгаа. Тэгэл тэр 40 жил яваад эцэст нь одоо Израильчууд эзлэхэд яадаг вүлээ? Сэргийн хүчээрч биш. Ерөөсөө тэр хотыг тойроод алхаад хашгираад тэр хотын хэрмэн нурж унаал ороод эзэлчихэж байгаа. Ерөөсөө асуудал байхгүй. Тэр хотыг хэрмийг тойроод алхаад хашгирах хүртэл тэр итгэлийг бий болгоход 40 жилийн хугацаа хэрэгтэй байсан гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр Бурхан одоо ингээл хэнийг Мосег анх аваад 40 настайд нь одоо ингээд Мосе Египтээс зүхтаад явчихж байгаа. Тэгээ 40 жилийн дараа одоо 80 настайдаа Мосе буцаж Египтэд ирж одоо Израилийн ард түмнийг Египтээс удирдах гарч байгаа. Мосед тэр Израильчууд руу буцаж очихын тулд 40 жилийн хугацаа хэрэгтэй байсан. 40 жилийн дотор Мосегийн хараах хандлага өөрчлөгдөж сая тэр өгөх ажилд бэлэн болж байгаа. Тийм ээ? Тэгэхээр та бидний хараах хандлага, дадал зуршил бүх зүйлс өөрчлөгдөх ёстой юм аа. Өөрчлөгдөж сүнсээр үсгэд яагаад ийм удаан байдаг вэ? Тэгвэл үүнд дараах хэд хэдэн шалтгаан байдаг. За нэгдүгüүрх нь бид суралцахдаа удаан гэж. Бид нэг зүйлийн талаар үнэхээр ойлгож мэдэх хүртлээр тухайн зүйлд 40-50 удаа ахин дахин суралцахад хүрдэг. Яг л нэг асуудал ахин дахин тулгарх үед бид дахиад луу би нэг чинь аль хэдийн ойлгож сурсан шүү дээ хэмээн боддог. Гэтэл Бурхан биднээс илүү мэдж байдаг. Израильчуудын түүхийг харуул хүмүүс бид Бурханы заасан зүйлийг хэр хурдан умартаж өөрсдийн хуучин байдалтай тэр дороо эргэн ордгийг харж болно. Тийм учраас л ахин давтан суралцах нь хэрэгтэй ажээ. Бид нар одоо ингээд төрнөөс хойш ярьлаа шүү дээ. За бид нар яг өнөөдөр та бидний байгаа байдал ямар байдаг вэ гэхлээр та бидний оюун санаа таныг одоо яг нэг газар очиод амьдрахад эхэндээ танд аюу хэцүү байна.
одоо газраа танихгүй, юугаа хийх юм, ажилдаа яаж явах юм, ямар ажил хийх юм, ямар орон гэртээ байх юм, ямар дэлгүүрээс хоолундаа авч идэх юм гэд ингээд таны оюун санаанд одоо айгүйх ачаал орж ирнэ. За тэгээд тодорхой хугацааны дараагаар таны оюун санаа таны өмнөөс тэр бүгд дээр яг нэг өөр өөрийн зам гаргаад ингээд автомат болгоод тэгээд нэгс хугацааны дараа та ерөөсөө юу ч бодохоо болно. Та яг ингээл унтаас ирүүний хооронд яг ингээл бүх юм чи автоматар амьдарч эхэлнэ. Өглөө босоод ямар хувцас өмсдیں۔ Өглөө босоод эхлээд юу хийдгийг, хэдэн цагт босдгийг, ажилдаа ямар замаар явдгийг, ажил дээрээ очиод юу хийдгийг. Та ингээ өөрийгөө харуул айгүй сонин бүх зүйл чинь яг л нэг хэмнэлээр нэг л дадал зуршлаар хийдэг болчдөг. Ягаад гэвэл таны оюун санаа энерги хамгийн бага хэмжээнд хэрэглэхийн тулд яг ингэж явуулж эхэлдэг. Тэгэхээр бид нар ямар нэг зүйлийг одоо энэ хэмнэл дотроо нэг өөрчлөлт оруулъя гэвэл бидний оюун санаа үүнийг зөвшөөрдөг. Тийм учраас бид нар нэг зүйлийг шинээр хийж эхлэхэд нэг ойлгоцын дагуу хараа хандлага өөрчлөе гэхэд тийм амархан өөрчлөгддөг юм аа. Тэгээ одоо хэлж штэ. Бид нэг зүйлийн талаар үнэхээр ойлгож мэдэх хүртлээр тухайн зүйлд 40-50 удаа дахин суралцахад хүрдэг. За энэ дээр бүр сэтгэл зүйн хүчтэй гаргасан тоо байна. За одоо цөмөр ингээ. За өглөө бүр сэрээд за яг орноосоо босхоосоо өмнө заа одоо ингээ таны нэг дадал зуршил байж байгаа шүү дээ. Та орон дээрээ өндөж суугаад юм уу эсвэл орныхоо өмнө сөхөрч суугаад юм уу тийм ээ та одоо ингээд 5 минут юм уу 10 минут юм уу бурхан залбирнаа гэдэг ийм дадал зуршил бий болгоё гэж бодъё. За юу. Тэгвэл тэр өглөөний залбирал чинь юу ах вэ гэвэл ямар ч гуйлт байхгүй, юу ч гоохгүй. Зөвхөн бурханд талархаж залбирна. Тийм ээ? Бурхан минь та намайг амьд явуулж байгаад баярлалаа. Та надад энэ амьдрах орон гэрээг тийм ээ идэх хоол, өмсөх хувцас, унах унаа, хэрэглэх мөнгө төгрөг. Энэ бүгдийг та надад ерөөн хангаж байгаа танд талархъя. Надад өгсөн миний эхнэр, нөхөр, үр хүүхдүүдийн төлөө танд талархъя. Надад өгсөн ах дүүсийн төлөө танд талархъя. Надад өгсөн найз нөхдийн төлөө танд талархъя. Надад өгсөн итгэлийн ахан дүүсийн төлөө танд талархъя. Тийм ээ? Өөр юу ч байж болно. Ерөөсөө өглөө болгон орноосоо босоод орон дээрээ суугаад залбирч болно, орныхоо өмнө сөхөрч суугаад залбирч болно. За юу. Өөр ямар ч гуйлт байхгүй зөвхөн талархна гэдэг ийм дадал зуршил бий болгоё гэж бодъё. За юу. За хэрвээ үнийг хийж эхлэх юм бол за бидний нэлээд 1-2 өдөр хийн тэгснэ мартна тэгснэ яарлаа хоцорлоо гэдээ орхиж гарч гүйн тийм үү? Одоо ингээд зөндөө олон удаа бид нар энэ дадал зуршлыг тогтоох гэж өчнөө удаа бүдэрч унана. За энэ бол ерөөсөө хүн болгон заавал тохиолддог зүйл. Би одоо түрүү хэллээ шүү дээ. Дугуйнд сурахад яадаг вүлээ? Бүдэрч унсаар байгаад л дугуйнд сурдаг. Тэгвэл одоо сэтгэл зүйчдийн гаргасан одоо судалгаа байна. Та ямар нэг зүйлийг 45 хоног өдөр болгон хийвэл 46 дахь хоногоосоо та тэрийг автоматар дадал зуршил болгож хийдэг юм аа. Сар хагас. Сар хагасл та ерөөсөө яаж ч байсан цасч орж исэн, борооч орж исэн түүнийг хийгээд авах юм бол 46 дахь хоногоос 50 дахь хоногоос 60 дахь хоногоос та өөрөө ирэхгүй хийдэг болно. Одоо таны оюун санаа яах нь вэ? Үнийг нөгөө нэг байнгын өдөр болгон үнийг хийдэг юм а гэдэг тэр таны оюун санааны автомат програм дотор нэг хэсэг нь болоод баттайгаар л орчих юм бол тэрнээс хойш нь асуудал биш. Тийм ээ. Ийм одоо бидний өөрсдийн мөн төрх эсэргүүцдэг учраас биднэрт аливаа зүйлд харах хараа хандлага шин дадал зуршлыг бий болгох нь хэцүү байдаг юм а. Тийм учраас та одоо ингээд нэг ойлгоод сайхан дандаа залбирна өдөр болгон талархнаа гэчээд чадахгүй байхлаараа би яасан муухай хүн бэ, би яасан сул дорой хүн бэ, би яасан өөдгүү хүн бэ гэж орхиж болохгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэгэж бүдэрч унах тэрийг хийж чадахгүй байх чинь хамгийн хэвийн зүйл юм а. Яагад гэвэл таны
оюун санаа аливаа өөрчлөлтийг эсэргүүцдэг. Оюун санаагаа та тэрнийг яг хүлээж аваад автомат болгоход яадаг гинэ дор хаяж 45 өдөр та түүнийг тогтмол хийх юм бол сая таны оюун санаа үүнийг энэ чинь шинэ дадал зуршил юм байна. Шинэ өдөр болгон хийх програмдаа энэ үнийг би яг энд нь оруулах юм байна гэж ойлгож хүлээж авдаг байхгүй юу. Тийм учраас бид нар зүгээр л ухаарад ойлгочихлоор бид нар өөрчлөгдчихдэг юм бишээ. Зүгээр л одоо нэг шийдчихлээр л тэр шинэ дадал зуршил бий болчдөг юм бишээ. Ингэж ийм зөрчил байдаг учраас бид нар аливаа шинэ дадал зуршлыг ойлгож суралцахдаа удаан хугацаа ордог юм аа. Олон удаа бүдэрч унадаг юм аа. Тэм учраас бүдэрч унахдаа битгий санаа зовоо. Бүдэрч унахлаараа өөрийгөө битгий зэмлээ. Зүгээр л үргэлжлүүлээл босоод л хий. Тийм ээ? Бид нар юу гэж ярьдаг вүлээ? Хүүхэд яаж хөлд ордог юм бэ? Бүдэрч унсараа л хөлд ордог. Нэг бүдэрч унаад 10 бүдэрч унсныхаа дараа за би ч ер нь хөлд орохгүй хүүхэд байна оо. Ер нь мөлхөөд туучё. Дахин бос бүдэрч унж ингэж одоо хөл гараа шалбалж толгоогоор юм савж унжихаар зүгээр мөлхөөд амар дөрвөн хөлөөрөө ингээл үлдсэн амьдралдаа амьдрчий гэдэг хүүхэд байхгүй шүү дээ. Бүгдээрээ босч алхасаар байгаа. Дахиад л бүдэрч унаад нүүр амаараа юм мөргөж унаад заримдаа айлын хүүхдийн толгоо ингээд дов болтлоо хавдцсан, заримдаа нүд амар хөхөрчин явж лээдэг үстэй. Тэгсээр байгаа л хөлд ордог шүү дээ. Тэгэхээр бид нар энэ өөрчлөлтүүдийг өөрсдийнхөө амьдралд оруулахад бид нар бүтлгүүтэн нурна, унна гэхдээ заавал хугацаа ордог юм аа гэж хэлж байна. За тэгээ өнөөдөр энд хүрээд зогсъё. Бид нар дараагийн 7 хоногт яг энэ зогссон цагаас үргэлжлүүлж суралцнаа.